Эрдэнэ төгс Science Show хамтдаа шинжилгээний туршилтаар нотолцгоё. Өнөөдрийн бидний үзэх сэдэв агаарын даралт байх болно. Тийм ээ, чи зөв сонссон. Агаарын даралт. Агаарын даралт гэдэг маань нэг хэсэндөө дэлхийн татвар хүчтэй хамтарч биднийг доош нь даран бидний өсрөх хэмжээг хязгаарладаг. Тэгэхээр бид ангараг гариг дээр байсан бол маш өндөр төсрөх байсан. Учир нь гэвэл тэдгээр татвар хүч нь маш бага, мөн агаарын даралтын ч маш бага. Тэгэхээр одоо туршилтаа эхэлцгээе. Үүнд уус, тавг, шилэн аяга, лаа, мөн асуугаар хэрэг болно. Эхлээд лаагаа тавныхаа яг голдон тавь. Дараа нь усаа хийн. Гэхдээ маш бага хийх ёстой гэдгийг анхаараарай. За, ийм их болох болох. Би танад усаа сайн харагдуулахын тулд үнсний бодог нэмнэ. Дахиад захын нэмчихье. Усмаа жоохон улаан өнгөтэй боллоо. Дэлхий ч гэсэн маш тод харагдах. Хэрэв одоо асаагаар авчи мэдээж лаагаа ассан. Хэрвээ чи ганцаараа асах хүндрэлтэй бол том хүнээс тусалж хуваарай. Хэрэв одоо шилэн аягаа лааныхаа дээр доош харуулсан тийм. За. Сарагдж лантарлаа унтчихлаа. Мөн уус ч мөн сарагдлаа. Тэгэхээр хүүхдүүдээ яагаад энэ тавган дээр ресурс аяглал орсон бэ? Энэ агаарын даралттай холбоотой. Лаа маань хүчил төрөгчтэй уралд орж сайн асдаг. Тэгэхээр аян дээрээс нь аяг тавихаар доторх бүх хүчил төрөгчийн шатааж дуусаад тэгснээр дотроо ямар ч хүчил төрөгчгүй болно. Ингэснээр гадна байгаа агаарын даралт ихсэж усаа дотгошоо төлөгдөг байна. Харин одоо энэ чанарыг ашиглаад би илүү шидийн гэмээр туршилт хийнэ. За. Үүнд цаас хэрэг болно. Гэтэ цаасны оног юу ч хэлсэн болно. Чинь энэ хатгуу цэглэр зүйл. За. Одоо хандаа ус хийн. Одоо өмнөх бодогтой ус ашиглая. Бүгдүүдээ та нар их цажинаас нь хажуугаар ус маань бөмбөглөн дүүргээрэй. Заалчлаа. Харин одоо маш болгоомжтойгоор цаас юм уу энэхүү зээлгэр автангаа дэм тавина. Одоо хөдөлгөөнгүйгээр барьж байгаад доош харуулнаа. Маш болгоомжтой гараа авъя. Илүү шидийн гэмээр юм аа. Энэхүү автан маань яагаад тогтож байна? Мэдээж агаарын даралт. Аягаа усаар дүрснээр энэ дотор бага зэрэгэл агаар үлдэнэ. Ингэснээр гадна байгаа агаарын даралт ихсэж энэхүү автангаа түлхэж усыг асралгүй тогтоож өгч байна. Зас харин одоо ас хэрэгтэй байна. Тэгэхээр өнөөдрийн бидний үзсэн сэдэв юу вэ? Мэдээж агаарын даралт. Агаарын даралт нь бидний даралт ихсээ, даралт багаслаа гэдэгтэй мөн л адил холбоотой. Даралт ихсээ гэдэг нь бидний суцаар гүйж буй цусны даралт ихссэнтэй холбоотой. Харин даралт багассан гэдэг нь
бидний цусаар гүйж буй цус даралт нь маш бага болсонтой холбоотой Эрдэнэ төгс Science Show байлаа. Өнөөдөр бид шинжлэх ухааны туршилтаар нотлоо. Даралт ихсэлтэй гэдэг нь бидний сурцаар гүйж буй цусны даралт ихсэнтэй холбоотой. Харин даралт багассан гэдэг нь бидний цусаар гүйж буй цус даралт нь маш бага болсонтой холбоотой Эрдэнэ төгс Science Show байлаа. Өнөөдөр бид шинжлэх ухааны туршилтаар нотлоо.